Нэг айл нэг түүх. Хилээр бус сэтгэлээр холбогдсон Монгол Өвөр Монгол хоёрын дуу хоолой. Өвөр Монголын өнцөг боломборт урилгаар хослон дуулж, дуу хуураараа үзэгчдийн сэтгэлийг хөглөж явдаг айлын эзэн буян дэлгэр гэрээ гийгүүлсэн гэргий цагаан цэцэг нарын хайр, амьдрал, хослон дуулах түүхийг энэ удаагийн контентоороо хүргэж байна. Хайр гэдэг зөвхөн хамт амьдрах бус нэг аялгаугаар зүрхээ холбож нэг мөрөөдлөөр амьдрахыг хэлнэ. Мөн хотод ирэх монголчуудаа зориулан дулаахан 5 дахьтай гэр бодол ажиллуулж гэрийн уур амьсгал мэдрүүлэхийг зорддог гинэ. За ингээд би хотод нэг айл нэг түүх чөлөөт контент хийх гээд нэгэн сайхан гэр бүл рүү ирж байна. За ингээд хамтдаа явцгаая. За ингээд хотын нэгэн сайхан гэр бүлийг та бүхэнтэйгээ танилцуулах гэж байна. За манайхаараа л одоо баясгалан жавхлан гэдэг шиг тийм сайхан хостог дуулдаг маш сайхан залуу гэр бүлтэй танилцуулнаа. За энэ гэр бүлийн маань бүсгүй манай Монгол улсын за ноён буюу нөхөр нь Өвөр Монголын залуу байгаа. За ингээд бүгд хамтдаа орцгоё. Манай энэ урд бүшт маань ер нь бол яг энэ хаалган дээр хамгийн их бэлэг дэмбэрэлтэй зүйлүүдэд биччихэдэг. Жишээлх юм бол одоо энэ голынх нь буян хишиг гэж юм те буян хишиг манай гэрт ирэх болтугай гэж ингэж бэлэгдчихэд юм байна. За энэ болохоор алтан босгоон алхан гармагц амар амгалан ариун амьдралаа зохицлон бүтээмэгц амжилт дүүрэн маш гоё юм бэлэг дэмбэрэлтэй үг бичдэг. Энийг одоо бүгдээрээ бас сайн ойлгодог байгаарай. Хятадаар болохоор бас ингэ иймэрхүү утгатайгаар сайхан ерөөлөө ингэ хаалхан дээрээ наадаг байгаа. За сайн байна уу? Вау. За энэ сайн байна. Эцэг хамсаа. За сайн байна уу? За сайн явж ирсэн үү? Сайн явж ирлээ. Маш сайхан сайн гаргаж ингээд манай нэвтрүүлэгт оролцож байгаад баярлалаа. За баярлалаа. За ингээд бүгд орцгаая. За тийшээс үү. Оо ямар гоё юм бэ? Яг нөгөө Монгол маягаараа сайхан. Урсан бодаатай ийм гоё ширээ байна. Зочинтой өхрийн махан гоё бууз бэлтгэсэн зочиндоо. Өхрийн махан бууз Хийсэн бууз өөрснөө хийсэн. За манай гэрийн хүн ирж явах шиг байна. Миний охин хаалга тайлаарай. Дотроо сонгонтой, хоньны сүлтэй. Тэгэл иймэрхүү бууз хийсэн байна. Хоёр чинь Монголоос ирсэн гийчин зочнуудаа ихэвчлэн буузаар дайлнаа. Модон тавган дээр ингээд нөгөө цаас дэвсчдэг. За тэгээ тавтаа холлоорой. За баярлалаа. За сайн байна уу? За сайн явж ирсэн үү? Мөнх цацрал. За нади буян дэлгэр гэдэг. Бид хоёрын нөгөө дууг маш гоё сонсч байсан. Маш гоё дуулдаг юм байл нь шүү дээ. За баярлалаа. Нөгөө дээлтэй хараад байсан чинь энэ удаа бүр ингээ топ залуу харагдлаа. За баярлалаа. За ингээ гэртээ ирүүлсэнд маш их баярлалаа. За сайхан амттай бууцаа идцгээе дээ. За. За манай буйнагийн ажил сайн уу? Ажил ихтэй байна. Сайн байна. Монгол бас тусгаал явж явах шиг байна тийм үү? Аха. Тэцэнд бол монголчууд ирээлээс. Өмнө хаана гүйгээд л тос болох вэ гэж гүйжлээ. Харин тийм байна. Би ч бас энэ хотод хэд хоногтой таарын талаар нэлээд сонслоо. Бас монголчуудад бас их ам сайтай олон хүмүүс тусалдаг гэж боддог гэж тэ сонслоо. Бас сайхан байна тий. Энэ жил хүрээгээ тэлээд их өргөн цар хүрээтэй. Монголын маань ил талын бүр аймаг хушууд аймагуд сумудаас хүмүүс ирээд үйлчлүүлж байна. Өнгөрсөн жил чинь зөвхөн урлаг соёлынхан спортын дотор их үйлчилсэн. Манай Монголын мөнгөн завья. Гэт дэлгүүрийн үйлчлэжсэн чинь энэ жил бүр хүрээнд тэлцсэн байж байна. Тийм үү? Бас их завгүй байгаа шүү дээ. Тийм. Надаа өөрсдийнхөө урлаг соёлын ажлаас гадна бас олон хүмүүсд үйлчлээд их завгүй байгаа юм да. Тийм их завгүй. Манай урлаг соёлын үйлчлэгч Өвөр Монголд зуны хуудаснаас наваач. 5 сар 5 6 7 8 9 10 гэдэл энэ сарууд чинь бүр найр хурам
одоо тоглолт энтрийн цагууд байдаг болохоор хоёлоо өд орой гэл энэ тийм тоглолтоор найр хурманд их өргөдөж дуурна. Тэгээд хурим найранд олон хосуудад одоогийн байдлаар 1024 айл одоо хуримд айдуугаа өргөчөөд байж байгаа. Оо за. Сэлгэсэн хайр юмдаа Бостаас хөрмөсөн учир юмдаа Наса холовсон заяа Андин сэтгэлдээ Манай хоёр сайхан танилцсан түүхээс бидэнд авалцахгүй юу? Яаж явж байгаад энэ Чи яг нөө хоёр монгол маань уулзаж уучраад гэр бүл болоо. ярил одоо бас их урт түүх болно. Гэлээхтэй нэвтрүүлгийн цаг бас бага юм чинь. Товч бөгөөд тодорхой ярья. Одоо яг үүндээ бол айлын хурман дээр танилцсан. Нэг манай нөхөр эмэгтэй талынхан дуучин. Тэгээд би болохоор эрэгтэй талынхан дуучин. Тэгээд оройных нь булангийн найр гэж байдаг шүү дээ тий. Тэн дээр н анх одоо би нэгээ харсан. Тэгээд маргааш нөгөө нэг айл нөгөө шинэ гэртээ ордог. Тэгээд шинэ гэрт нь одоо шинэ гэрийн мелалга болгож гэрийн жаврын үргэх гэж 3 дуу дуулдаг юм юутай ёстой юм бэлээ. За тэгээд шинэ хүргэн шинэ бэрээ ингэж үүрээд одоо гэртээ ингэж орж ирэх ийм ёсууд байд юм бэлээ. Тэгээд хоёлоо ингэж дууга бэлтгээгээд ширээн дээр нь сууж исэн чинь одоо шинэ хүмүүс нь ирсэн штэ. Тэгээд манай хоёрын ширээн дээр нэг санамсаргүй хитэн банш гаргаад ингэж тавьсан байсан. Хоёр савхтай. Тэгээд хоёлоо ямар ёс болдгийг нь сайн мэдэхгүй юм чинь тэр баншийг хоёлаа бит хоёрт өгсөн банш гэж бодоод хуваагаад идчихсэн. Яг үндэ би мэддэг шүү дээ. Тийм үү? Тэгээд хуваагаад идсэн. Тэгээд хоёлоос ярьжсэн. Тавган дээр нэг банш үлдээч. Чи тэгвэл баг одоо нөгөө хоёул мэдээгүй байсан гэж бодсон чинь мэддэг байсан Би гэж мэддэг шүү дээ. Манай энд чинь нөгөө хоёр шинэ хосууд шинэ гэртээ орч ирэхтэй одоо нэг тавганаас хоод иддэг учиртай гэх тийм нэг одоо эртээсээс үлдэж ирсэн юм нэг сахан ёс байдیں۔ Тэгээд би тэр чинь нөгөө хоолыг бариад пеншн бариа идчихгүй юу. Тэгэл нэг мэдсэн чи хоёр чинь талгаал авцсан. Өө сайхан. Амьдраад одоо. Тэр утга нь болохоор юм бэлээ. Шинэ гэрт ингээд эрэгтэй эмэгтэй хоёр шинэ айл болоод ингээд орж ирж байгаа юм чинь гурал мах хоёроор бүтсэн нэг хоолыг одоо нэг тогоонд ингээд чанаад нэг тогоонд тостой тогоонд одоо толгой холбож ийна гэдэг хушуу холбож ийн те тоонтой гэрт толгой холбож ийна гэсэн юм сайхан бэлэг дэмбэрэлтэй тийм ёс юм бэлээ. Тэгээд бит хоёр тэр баншин ингээ хуваагаа идсэн чинь одоо сүүлд нэг гэрийнх нь эздүүд ингээд нөгөө баншаад шинэ хүргэн шинэ бэр хоёрд авчиж өгсөн чинь байхгүй бит хоёр хуваагаад идсэн. Тэгээд цаан чинь өөр банш байна уу энэ төргээд асуугаал. Тэгсэн чинь одоо тогоон дотор нь цөөхөн хитэн банш байна гэд. Тэгэд өгчсэн тийм юутай. Тэгээд тэрийг одоо тухайн үед айгүй ёс мэдгүйгээсээ болж хэрэггүй юм хийсэн гэд их харамсалтай байсан боловч одоо бодохоор одоо хүний тэр сайхан шинэ гэрт нь аль хэзээ хоёлоо банш гэсэн сайхан хоолоор хувь заяагаа холбосон учир утгатай гэсэн юм шиг. Хувь заяагаа холбосон байсан юм шиг санагддгийн. Тэгээд одоо болохоор их бэлгшээдэг. Тэг хүнд яриул бас жоохон санаа зовмоор тийм одоо шоктой инээдний тийм үлгэр болох болооч. Манай хоёртаа бол их аз жаргалтай гоё санагддаг. Тий. Нэрээ бас нэг учир утгатай л тэгсэн биш цаанаас. Тий. Тэгэл тэрнээс хойш нэг удаагүй хоёлаа үрхил нөхөрлөл авшраал тэгэл нэг гэрт орсон доо. Нөгөө талаараа бас хоёр улсын холгоно гэдэл бас бидний зүдэрсээ. Нэг тэгээд урлаг соёлоор ч гоё нэгдээд одоо цаанаасаа бас нэг хоёр улсынхаа урлаг соёлыг нэгдүүлж тий. Тийм гоё бэлэг дэмбэрэлтэй юм байна шүү дээ. Тий. Зөв. Бит хоёр ч одоо бит хоёрын дуулж байгаа дуунууд дандаа хайрын сэдвтэй. Тэгээд эерэг тийм энергитэй юм уу? Биелэлээ олсон ч юм уу? Утга агуулга нь айгүй гоё сэдвтэй дуунууд их дуулж нэр гаргасан.
Тэгээд одоо жишээлбэл хамгийн түрүүнд нэр гарсан уран бүтээл маань миний өөрийн шүлэг. Тэгээд нөхөртөө зориулаад бичсэн. Тэгээд одоо госол гитарчин нэр төвчмийн зохиолч Хайлган манай нөхрийн бага ангийн сурагч. Хайлганы аялал хайр минь нэрлэх хэмээх сайхан уран бүтээл хамгийн түрүүнд нэр хүрсэн. Тэгээд энэ дуун дээр маань их сонсогч олонтой. Тэгээд энэ дуугаараа дамжуулж нэлээд олон найр хурамд өргөдөж залгагдсан. Өө ямар гоё дууныхаа үгийг чи өөрөө бичсэн юм уу? Тий. Зүдэнд минь чи ханху болон ирсэн. Зүрхэнд минь чи хайр бэлхүүлж буусан. Зовлон жаргалыг минь хооцхаар ирсэн. Заяанд минь зам нийлүүлэн ирсэн. Чи бас дууны үгийн гол эзэн болсон мундаг залуу юм шүү дээ. Манай нөхөр бас дууны үг сайхан бичдэг шүү дээ. Өө за Би бичнэ гэж оролдсон юм аа, юм чаддгүй. Даруухан тий. дараа бичээр. Гүй. Ингээ аль нутгийн хойлоо буйна. Би өөртөө Улаанцав аймгийн 4 тушааны Номгон сум баг нутагтай. Манай аав ээж болохоор Номгон сумны багш. Монгол хэлний багш. Би болохоор Монгол улсын Завхан аймгийн Тосон цэнгэл сумын харьяалтай. Уугуул нутаг бол Төдөвтэй сумд төрж өссөн. Тэгээд Тосон цэнгэл сумд одоо иргэний бүртгэл харьяалал за тэгээд хүүхэд баг нас дурсамжтай үед бүр Тосон цэнгэлд өнгөрсөн. Тэгээд харьяалал бол Тосон цэнгэлээр явдаг юм аа. Өө ингээд гэрт нь орж ирсэн чинь энэ зураг шууд нүдэнд харагдаж байна. Доотлолт нь тавьсан бас ингээ монгол бичиг. За манай гэрээ эзэгтэй бас манай үзэгчдэд гэрээ сайхан танилцуулахгүй. За тэгээ. Энэ дээдлийн зураг болохоор бит хоёрын хуримны зураг. Тэгээд охин баг байсан. Охин чинь 4 настай байсан шиг санагдаж байна. Тэгээд Ямар хөөрх юм бэ? химэр зураглал гэдэг гоё студид ийм гэр бүлийн зураг дурсгал үлдээсэн. За энэ доотлих нь бичиг болохоор айда миний амьдрал эгэл жирийн боловч энхэн биедээ багтахааргүй их хүслийн далай юм да гэд. Тэгээд энэ болохоор нэг харан хамтлагийн дууны одоо нэг хэсэг штэ дахил тий амьдрал дууных нь. Тэгээд нөгөө инх манлай гэсний сайхан нэрд гарсан уран бүтээл штэ. Гэвч энэ дээр бичгтээ тэд дуун дээр болохоор айда хүний амьдрал гэж байдаг штэ тий. Энэ дээр нь болохоор миний амьдрал гэдэг ингэ бичсэн алваар тэр ингэж өөрчилсөн бас биш. Өөрчилсөн биш. Гэвч манай одоо гэрийн хүнд зориулаад багш нь яг тэрийн хүнийхийг нь миний амьдрал гэд өөрийн мэсэг болгож хувьд нь ингэж бичиж өгсөн. Тий. Бас хөөрхөө өрмөц. Тэгээд Монгол хүү гэд өвөр Монголын одоо нэрт уран бичээч бас монгол хэлний багш. Манай нөхрийн одоо дунд сургууль, ахлах сургуулийн ангийн багш нь байсан гэдгийг. Тэг монгол хүү багшийн бичиг гарын үсэгтэй тамга тэмдэгтэйгээр ингээд бичигдэж өгсөн юм аа. За маш гоё. За энэ бид гурвын Европ хувцастай зураг. Ямар хөөрх юм бэ? Одоо охин нь одоо хэдгээр анги лээ? Манай охин одоо 5 дугаар анги. 12 настай том болсон. Тэгэл бол айл алнаар нь. Сайн ярина. За энэ булан бас их сайхан санагдаж байна. За дээр нь одоо Чингис хаан шонхор шуугуутайгаа. Чингис хааны зураг. Доор нь одоо манай дүү гар урлалаараа уралж одоо хормын бэлгэл болгож бэлгэлсэн юм сүнээр морин хураа залцсан байна. За энэ алтан медаль болохоор манай охин нөгөө 2025 оны одоо 5 сар 5-6 сард одоо олон улсын хүүхдийн дууны уралдаанд шилдэг төрөв барийг авсан. Тэгээд манай охин бас дуулнаа. Өө бас охин дуулах юм шүү дээ. За энэ ардлынх нь энэ CC телевиз гээд тэндээс зохион байгуулагддаг уралдаанд бит хоёр бас хос дууны төрлөөр
18 онд оролцоод тэгээд Бээжинд бас одоо нэгдсэн тийм уралдаанд норох эрхийн бичгээр аваад тэгэд хамгийн сүүлд нөгөө Бээжинд яг очиж оролцож чадаагүй. Гэхдээ бол яг аймагуудынх нь уралдаанд төрүүлсэн. Ийм түүхтэй байна. За тэгээд иймэрхүү сонинтэй. За Отхон тэнгэр хайрхнаа. Залсан байна. Манай Хуриманд миний авга ихч бэлгэнд өгсөн. Гэр бүлээс нь дуртгалтайгаар ойж тусгай манай гэрт зориулж өгсөн. Би ч одоо Отхон тэнгэр хайрхны хүүхэд. Хос сайхан авдруудаа байрлуулсан байна. За Хуриманд эмэгтэй талаас нь мордоход хоёр авдар ингэ дагуулж явдаг Монгол ёс байдаг шүү дээ, тий. Тэгээд миний ах юм гар урлал одоо гараар ухмал сэлбэртэй Монгол гэр юм Монголын одоо үндэсний өв соёлоо уламжилж авч явж байгаа хүн байдээ. Тэгээд бит хоёрын гэрийн мэлал болгож манайхаас надад хүргэсэн авдарнууд байна. Манд дуулна гэдэг оролдсон. Өөртөө би одоо Өвөр Монголын нэг урлагийн сургуульч ихт юу хөвтэй. Нэг сургуулийн багшийн мэрэгжилээр төгссөн юм аа. Тэгээ өөртөө дуулж хурдах дуртай. Манай гэр бүлээс манай аав ээж болохоор бол ээж сайхан дуулдаг. Аавч гэсэн суртын дунтар дуулдیں۔ Тэгээд Монголоос дуу сурна гэж сурд дийлсэг харин Монголоос нэг хань аваад л манай хань надад сайхан дуу зааж өгсөн. Тэгээд эдий зэрэгтэй сайхан дуулж хурдаад л олны өмнө нэр төрөө өргөд л явж тань та. Би тэр одоо ер нь бүх Өвөр Монгол бараг бүр дуулж явсан. Тэгээд одоо Шилэн, Гол, Улаан, Цав, Ордос, Баяннор гэдэг Өвөр Монголын бараг 9 аймгаар бараг тойрцсон шүү. Ганц Хөдөнбөр аймагт очоогүй. Үлцэн аймгаар бүр очиж дуулж хуурцсан. Одоо Хосоорон бол би тэрж бас тэгээд яг одоо оргоор яг амьд дуулахтаа би тэрж бас нэлийн дуулдаг. Тэгэл хүмүүд ч зөндөө болгоноос орж би тэрийн цахан доон цахан баясаж найр хормон бүр гоё болгохын тулд би тэрийн холоос дуудсан юм байлээ. Одоо утгагүй 5 сарын 2-наас эхлээд л бас найр эхлээд л явчихна. Тэгэл нэг жил бараг би тэр 180 хэдэн найр 80 хэдэн талбай найр хорон тосч очиж дуулна. Тэгэл явдаг. Манай гэрийг зорин ирж нэвтрүүлэгтээ оролцуулж байгаа танай хамт олонд чин сэтгэлээсээ талархснаа илэрхийлье. Цаашдынх нь ажил хэлбэрт хамгийн өндөр амжилтыг хүсье. Бид хоёр бас одоо 11 сард төлөвлөсөн байна. Өөрснийхөө сараар Монголд бас өөрсдийн бие даасан уран бүтээлээр тоглолтоо хийх төлөвлөгөөтэй тоглолтын бэлтгэл ажилдаа явж байна. Тэгээд одоо удахгүй 5 сар гаргаж гаад тэр цаг магаа авахар тэгээд Монгол руу бас хүлгэн жолоо залах санаатай. Тэгээ очоод хэрвээ цаг тохирохгүй бол 11 сараас жоохон хойгуур, наагур, цаагур очиж байгаа тэр тоглолтын талбайд нь хэдий хэрэг хэмжээний цаг байна үзэж хагаад тэгээд улам нарийн баттай цаг гараад ирчихнэ гэж бодож байна. За ямар гоё юм бэ? Сайхан дуучин Монгол улсын соёлын тэргүүний ажилтнанд цол тэмдгээр шагнагдаад одоо бас нэг өөрсдийн уран бүтээлийнхэн тайланг тавих санаатай. Тийм нэг бас хайрын элч дуучин өргөмжлөл авсан болохоор уламж илүү одоо өөрснийхээ эргэн тойрондох төрөл садан анги найз нутгийн зон олон за тэгвэл ирээд үйлчлүүлсэн эрүүл сарвал болсон бүх хүмүүсийнхаа одоо дунд харилцаа хүрээнд дотор олон сайхан хайрын дуугаар өргөн барихаар бэлтгэл ажилдаа орсон байна. ямар гоё юм бэ? За Баярлалаа. баярлалаа таашдаас цаашдаа юм хэлээ Баярлалаа. Бид нар бас нөгөө нэг Монголоос маань олон хүмүүс ирж үйлчлүүлж хүүхдүүдийг зориулж ирүүл мэд одоо шинжилгээ хамрагддаг болохоор тэрийг зориулаад өөрснөөс буудлаас хямдхан аюул тогтой цэвэрхэн таатай орчныг бүрдүүлээд гэр бүл ажиллаж нэг юм аа дуулахын хажуураас эдийн засаг нэмэртэй үйл ажиллагаа явуулдаг юм аа. Зарим ирж үйлчлүүлээрээ маш найдвартай соёлтой үйлчлэл явуулж чаднаа гэж амлмаар байна.
Хамаагүй гоё газар юм. Боол шүү дээ манай. Тийм шүү дээ. За манай энэ буйна цагаан цэцэг 2 хосон дуулахаас гадна бас ингээ монголчуудад зориулаад ийм гэр буудал ажилладаг. Энэ гэр буудал нь одоо тийм апарт хороолол дотор байдаг. 32 давхрын энэ 32 давхарт байдаг юм элэ. Тэгээ би бас очиод байрлаж үзсэн. 32 давхраасаа хөхөтийг толдонхон бас их тохилог цэвэрхэн буудал байлаа. За тэгээд хөхөтийн хятад Монгол эмнэлгээс нэлээ ойрхон зайтай ийм байршилтай буудлын сонирхсан хүмүүс бас өөрсдөө сайхан холбогдорой. Би бас WeChat-ыг нь оруулчихна. Манай контентийг тухлан сууж саатан үзсэн та бүхэндээ баярлалаа. Энэхүү сайхан гэр бүлдээ ирээдүйн уран бүтээлд нь өндөр амжилт хүсье. Энгэрт минь чи гонж болон ирсэн. Энхэлэлт минь тэврүүлж чархаарай. Хайранд минь чи чимэг болон хийсэн. Хажууд минь хань болон ирсэн.